A-Star Mongolia таны аяллыг бид дурлая. Манай буудлын өглөөний цайны хэсгийг хэлээ. Буфет нэг юм. Энэ менюгээр аяга гоё юм. Йогурт мөгчтэй. Тэгэл хангалттай. Уулчлал өглөөний цагаал. Яваа. За хоолой сайхан сонгочод ширэндээ сойда юу явж байгаа харуул. За миний авсан өглөөний цай. Ногоо голцоо. A few inches later. Нара. Вау. Энсхийг яг одоо гэс дроноор гоё дүрсчүүлж авна. Бид явсаар хагаад Ананури гэдэг цай зэн ирлээ. За тойрч очиж үзцгээе. Гадаар энэ жинс юмсыг сэтгүүлчтэй байдаг шиг ичлээ. Одоо энд нь бүр тасал болчих. Энэ хүн одоо хүмүүсийн шүс мэс зараал өөртөөхөө хувцсандрыг тэнд бүр хувц өмсүүлж байгаа зураг мөр дагаал юм байх шиг. Мами аваад икон. Зөвш яаж орд юм бол хаагур нөгөө талаар орох гэсэн бата. Болсон шүү. Энэ талаар орчих. Энэ бүр мөр онол зураг авах юм шиг. Морин жоохон монголчуу мөр буюу. Энэ мөр. Вау. Би хүмүүс гардаг хэсгээр орчих шиг боллоо. За. Заа төшөө орж байгаа бичлэг биш. Бичлэг. Босхоор нөө болохгүй байна. Энд дресс код цаасан. Юу юм бэ? Хэрэгтэй хүн шорт фотолт макт орж болохгүй эмхтэн болохоор бие ил гаргасан өмд юп өмсч болохгүй. Зураг авахгүй нохоор болохгүй. Тэмцэхгүй. Цааш явна юм ажиллах юм шиг яваас. Орцоч дрон интервал харьцсан юм алга. За дотор нь ороод ирсэн юм чинь. Бичлэг хийж болохгүй гэнэ энэ дотор. За ямар ч тааш гаднаас нь явахаар гэж харал. Ишээ гарч болохгүй л гэсэн юм шиг байна. Хүмүүс асаал гарч. Тэм. Ингээ булш гэдэг хаа тий. Сүрнэр мууж ингээ байна. За тэр бичлэг хийгээ болоод ороод ирсэн шүү. Тэ хүмүүс нууж ирэхдээ толгоонд заа гэвлөөр алч орч юм тийм зөөч орж ирэх юм байна. За сая дотор явж байгаа дүүс мөс авчлаа гайгүй. Энэ Ананури гэдэг энэ цайзынхаа яг үү зэсэг нь яг нэг тийм худалдааны зах юм уу шиг гараа урлал. Ганцорын сүнээр тийм их байт юм байна. Энэ дуруу хүртэл шүү дээ. За сексэсэн баялагч байлаа. Харуулсан биш нэг юмс. Тэсээ хэлж байна. Энэ жинс бас урам өгöd даруулж болох юм байна. Гоё болж байна.
One eternity later. За өдөр явсаар хагаад нэг уулнаас нааш орсод сүүн гол гэж яддаг ч юм Монголд. Тэр шиг юм гол юм. Тэрэн дээр ирчлээ. Бороо хороо орцсон болохоор усны юм цагаан биш харагдаж байгаа байна л да. Тэгэл гоё юм байна. За нэг дронер биш үзчихье. Дронер дээрээс гоё харагдаж байна уу юу? Шалгаж үзсэн гэсэн чинь нэг сэхэг хэрэг. За нисэж үзье ч гэсэн. За манай аялагчд явсаар байгаа. Одоо өдрөөсөө байдаг чинь. Хаана ирсэн бэ гэж. Энэ хараа. Одоо далайн төвчнөөс дээш 1750 метртэй. Нилээн сэрүүхэн болоод ирж байгаа навраа амсгалаа. Төө энэ харлаа ёо. Сүр зохино гэж ярьдэн штэ. Яг тэр шиг л сан. Энэ чинь доошоо харангууд тэр доор бараг дурангаар харж болохоор хэмжээний газар өхөр бэлчээ явчихсан. Вау. Ийм газар хоолой идэх гэж одоо гэсэн үг ээ. Ой, ягаар магаар. Яамаа. Замана илэн группийнхаа энд хоолой хүлээцгээд сууцгааж байна. За, Казбек явуулан дээр ирсэн. Энэ зарим аялагч нар шүрээр нисгэж байна. Бичлэгийн жамнаа. Тэшара. Ниско. Энэжээс ингэж байгаа л шүрээд илгэж байгаа л тэг гүүгээл явах юм байна л да. За манай айлгт явж байгаа таана ирсэн гэж заасан толгой авахгүй. Монголоор үл яг тийм. Гэтэ ийшээгээ бүр аймаг ханаж байгаа. Би дроны бичлэгээс маа тэрийг харуулнаа за. Үржид ирэх юм бол ийшээ бол заавал ирэх юм байна. Солиотой. Дээшээ гар тэр яг заасан толгой шиг юм доторх юм байна ачиж харъя. Дотор нь айгүй их зураг морог байна гэж хараад байна би бол. Яа, ийш ирсэн. Далайн төвчнөөс дээш нэг 2300-400 гарам метрт байна. Түрүүн бид эдийг ирдэг газар болохоор нэг 1100 байсан. Тэнд болохоор нэг 16-7 градустай байсан. Эндээшээ гараад ирсэн чинь 3-4 градустай болоод сэрүүсчихэж байна. Тэр харалтай ёо. Энд одоо жоохон бороо орчих шиг. Тэр хараа. Яа. Энд бас хөөрхөн морь онолт юм байна шүү дээ. Нара. Ингээл малн ингээд бэлчээл. Тэнд сая хойно бэлчижсэн. Айгу гой газар байна. Үлгэрийн зүгээр үлгэрийн. Зөөш орцгой. Орс гүржи найрамдлын одоо юу вэ? Цамхаг гэх юм уу? Өшөөж гэх юм. Энд ингээд ер нь тэр түүхийн холбогдолтой зураг гэдэг. Одоо нэг юу гэдэг юм бол айл зурж яваад энэ хүмүүстэй танилцлаа. Say hi. Hello brother, how are you? Really good sir. Yeah. За энэ оцхыг харааллаа. Сонирхолтой маа.
Энэс цаашаа гоё зураг аваад гоё харагдсан ш. Оо. Казбек модыг ярьж өгөх үү? За тэгээ. За, Хоёлоо тэгээ бүр төрийн талбай байгаа хэсэг рүү очиж. За бид нэр Казбекийн уулд бол ирсэн байна. Одоо ингээд цаашаа харуулах юм бол бро. Казбекийн уул маань одоо харагдаж байна. За Казбекийн уул маань одоо Гүрж улсын ноён оргилын одоо хамгийн одоо өндөр 3 дахь оргил байгаа. За өндөр нь бол нэг 5043 м. за бид нар саяны газараас жоохон доошлоод энд нэг аршаан байдаг гэнэ. Тэрийг нууж үзсэн аа. Энэс гадна энэгээр айгүй их Джеймс Вайн бас нутгийн гар орлол морлоод их байна. Джеймсийн усаас нэг ганцыг идчихтэй. Оо ийш. Бас айгүй гоё сонирхолтой харагдсан юм байна. Шаргал. Нөө Туркэд Pamukkale гэдэг газар байдаг шүү дээ. Тэрэн шиг төстөө санагдлаа. Тэр ч гэсэн чи очиж үзье. Энд уулнаас шууд ингээ ундраа байж байгаа бас. Ингээ байж шүү дээ. Нөрөө. Тэр дээрээс ингээ урсаал буугаад ирсэн. За нэг жоохон гамс үзье. Гараараа. За ингэж болж байгаа. Тэгээ эрдэслэг маягийн л юм байна. Нэг юм байна тий. Тий. Ихэр уулж болохгүй байсан. Айгүй л реакц өгч магадгүй. Бас нэг үе мөчч чинь өвдөж байгаа газар мазраа шавшуул зүгээрээ тэгээд шүү дээ. Энд ч үзээд байгаа барагдахгүй юм байна уу. Айгүй гоё. За одоо би чөлөөт цаг гээд 30 минут байна. 30 минутанд энэ жижиг тосгонд хийж болох юм уу, үзэж мүзэх юм юу вэ? Өнд үзцгээе. Тэр хэсгээр жоохон маанадцсан. Цаашаа уул нь харагдахгүй байгаа. Яг энэ манны цаана оройнууд нь харагдаад байгаа байхгүй юу? Тэнд харагдаж шүү дээ. Непалд байгаа юм шиг санагдчихлаа гэнт. Халуун кофе олж уцхай. Замгаараа тэр кафе руу орчтой юм лөө. Манайхаас самд явах хүн байгаа юм лээ асуугаад. Яа, тэнд харагдаад байгаа юм шүү үнэ. Look at this. Нэг капучино олж уугаад гэсэн чи хүүд ингэ авах юм биш. Зөөш нахацсан алсан. Чирара. Суртмэр. За миний загсан юмрлээ. Нэг капучино, нэг ванила айс крим. Йоо, ийм вью харангаа. Ингээд зурчод бас жаргал юм уу? За, кофе гоё. За одоо дроноор энэ авиг гоё бичиж үзье. Ойд урсгах гарах. Гэтэ жоохон бүхрэг болцсон. Үлтэй болохоор яах нь ямар тач нисгэж үзээдэх. За. Нисгэцгээе. Чөлөөт өдрөөр хийж болох зүйл нь яг ингэж дөөрийн тоглолт болж таарах юм бол ирж үзэж болох юм. Гүржид аялаад сүүлчийн өдөр чөлөөт өдрөө юу үзэж ингэвч